За hey guys, энэ удаагийнхаа мэдлэгээр хэрвээ Америк нэгдсэн улсын Лос Анжелес хотод аялж явж байгаа бол буудлыг хаагур нь сонгох юм бол хамгийн тохиромжтой байх вэ гэсэн талаар бичлэг өргөхөд бол бэлэн болсон байна. За ингээд бичлэг орохын өмнө лайк болон subscribe бандарцгаарай. За ингээд бичлэг орцгоё. За бидний хувьд юуны түрүүнд бол Лос Анжелес хотын маань үзүр үйлчлэгээр нь очиж үзэх ёстой газар яг хаагур байд юм бэ гэдгийг эхлээд төрүүлж мэдэх хэрэгтэй. За энэ ялангуяа Америк нэгдсэн улсаар аялж байхад бол бүр маш чухал. За тэгээд би бол Google-ээс Los Angeles Attractions Map гэдэг ийм зургуудыг хайлж болоод за хамгийн ойлгомжтой харагдах талаас нь энэ зургийг сонгож авсан байна. За энэ зургийг хэдүүлээ томруулаад харах юм бол хэдүүлээд бол ингэж харагдана гэсэн. За Los Angeles хотын хувьд бол метро бол байгаа. За тэгтээ метроны л юу гэдэг Япон, Солонгос, Сингапур ч юм уу энэ зэрэгт бол хөгжөөгүй. Ер нь бол уртаашаа өргөшөө нэг хит хитэн замуудтай. За тэгээд бууд суух гарцууд нь нэлээд хол байгаад байдаг. Тиймээс ихэвчлэн бол Америкт амьдарч байгаа бол заавал хувийн машинтай байгаад байдаг. За автобус нь бол нэлээд сайн ийш тийшээ бол явцдаг. Гэхдээ бас нэлээд жоохон зайтай байгаад байдаг. За тэгэхээр ер нь бол үзэх газартайгаа ойрхон буунаа гэдэг маань бол ер нь бол маш их чухлаа гэсэн үг. За үүнээс харах юм бол Лос Анжелес хотын маань бол төв хэсэг бол яг энд бол хэдүүлээд бол харагдчихээн. Яг энэ хэсгээр бол байгаа гэсэн үг. За энэ хэсгээр төв байгаа. За яг үзэх ёстой гол үзүүр үйлчлэгнүүд нь болохоор энэ Лос Анжелес хотын хойшоогоо хэсэгт бол энэ хавар бол байдаг. За энэ тал руу бол нөгөө алдартай Санта Моника гэсэн далайн эрэг маань бол байгаа. За энд бол Киото гээд музей, за тэрнээс гадна юм янз бүрийн цэцгүүдтэй юм парк, тийм газар хэсэг бол байдаг. За энэ хэсгээр бол маш алдартай нөгөө Лос Анжелес хотыг дээрээс нь харах боломжтой Observatory энд байна, Hollywood Sign энд байна. За яг энэ хэсгэр бол нөгөө Hollywood гудамж энэгээр байна. За энэ бол нөгөө маш том кино театр байдаг. Энэ дотор ер нь амар том IMAX дэлгэцүүл байдаг. За энд бас кино үзэх юм бол нэлээд хөгжилтэй гэх юм ингээд нэлээд ийм хойшоогоо хэсэгтээ яг үзэх ёстой гол хэсгүүд нэдэг. За төв хэсгээр нь үзэх юм бол яг мэдээж өндөр барилгууд болон Staples Center хуучнаар бол Лос Анжелес Lakers багийн тоглодог тэр центр болж байх жишээ. За гадаа нь бол мэдээж Kobe Bryant болон Shaquille O'Neal, Kareem Abdul-Jabbar гэдэг алдартай сагсан бөмбөгийн тоглогч нарын хөшөө бол байгаад байдаг. За тэгтээ энэ хэсгээр буухаас илүүтэйгээр аль бол хойшоо буух хэрэгтэй. Учир нь бол төв рүүгээ ороод нэг юм уу хоёр оролдол ер нь та төвд байгаа бүх юмд үзээд дуусгачин. За дээрэс нь байнга төв ороод авах юм бол юу гэдэг та энэ төв хэсгээр буудаа захиалчих юм бол хамгийн асуудалтай юм нэг ялангуяа та ямар үеэр очиж байгаа шалтгаална. Чи нэг NBA тоглолттой NBA улирал явж байгаа ч юм уу иймэрхүү үеэр нь очих юм бол яг төв хэсгээр бол аимшигтай төвжрэл бол үүсэх бол магадaltaй байдаг. Оройдоо ялангуяа тоглолт харах цагаар ч юм уу те. Тэгэхээр ер нь яг энгийн үед бодоход ер нь төв хэсгээр нэлээд төвжрэлтэй байдаг. Тийм учраас энэ буудлаа энэ хэсгээр бол тийшээгээ айл болгох хэрэгтэй гэсэн үзэх газруудтайгаа жойрхон за төвтэйгээ харьцуулбал харьцангуй хамаагүй арай нэг хямдхан бол байгаад байдаг бодлууд нь. За үүний дараа бид нар бол Trip.com руу орж ирээд за тэгээд Trip.com дээр бол бид нэр ингээд ер нь буудлууд ер нь хаагур ямар хүн үнэтэй тарифтай байгаа юм бэ гэдгийг бол харж болно гэсэн үг. За саяны хардаг нэг бол Лос Анжелесийн төв хэсэг чинь бол яг энэ хэсгээр байгаа. За ингээд дээшээ болохоор саяны нэг үзүр үйлчлэгнүүд бол байгаа гэсэн үг. Жишээ нь энд нэг Griffin Observatory гэдэг тэр алдартай нэг уулан дээр барьсан шинжлэх ухааны нэг тийм музей маягийн байдаг. За эндээс бол Лос Анжелес хотыг бүтнээр нь бол харах боломжтой. За ингээд энэ доогоор бол жишээ нь ингээд буудлууд маань бол байна. За эдгээрээс сонгож авсан хэдэн сонголтыг та бүхэнд харуулъя. За хамгийн ихний сонголт нь энэ Olympic Motor Lodge гэдэг нэртэй газар. За энэ бол ер нь 375,874 гэдэг бол нэг хоногийн. За тэгээд энэ бол ер нь нэлийн хямдхантай орно Лос Анжелес хот бууж байгаа хүмүүстэй юм тусдаа өрөөтэй тусдаа шүршүүртэй яг ийм ариун цэврийн өрөөдөд бол нэлийн цустад орно. Тэгтээ энийг бол ерөөсөө та бүхэн санд болохгүй. Яг хамгийн нэг хямдхантай байдлаар болох юм бол нэг иймэрхүү боломжууд байдаг гэдгийг л харуулж байгаа. Яагаад энийг сонгохгүй байгаа вэ? Санд болохгүй гэх юм бол энэ маань ерөөсөө ингээд ганцхан хоёр давхар юм байрлал бол байгаад байгаа. Тэгээд энэ бол мотел байгаа Олимпик гээд. За энэтэй адилхан ингээд яг хоёр давхар 3 4 за дээдлэр нь 4 давхарыг л юм барих зөвшөөрдөг. Тэрнээс илүү өндөр барьцгаар нэг үзэгдгүүр чи хаагаад энийг Лос Анжелес хотын яг саяны бидний энэ буудал захиалж байгаа хэсгэр бол дандаа тиймэрхүү өндөртэй байрлалууд бол байдаг гэж ойлгож байна. За тэгээд энэ маань болохоор ганцхан байна гэдэг чинь ер нь бол сервис үйлчилгээ муутай явах магадлал өндөр. За тэгээд ер нь тухтай байхын магадлал маш бага гэсэн үг. За тэгэхээр энэ бол яавч биш иймэрхүү газартай тарах юм бол та ер нь аль болох захиалахгүй зайлс хийх бол хэрэгтэй гэсэн үг. Ялангуяа энэ шиг ийм барилга ингээд
нэг хэсэгтээ ингээд хороол шиг нилээ хэд барьсан. Ядаж нэг 4 5 барьсан байх юм бол тэр бол шал өөр асуудал болоо юм шиг. Ганцхан ингээд ядаагаад ганцаараа байж байгаа юм бол иймэрхүү газар сонгохгүй байсан дээрээ гэсэн. За. Hey guys, хэрвээ та энэ жилдээ багтаа заавал аялнаа гэж төлөвлөсөн байгаа бол энэ бичлэгийг дуустал заавал үзээрэй. Аялал гэдэг зөвхөн онгоцон суусны дараа эхэлдэг зүйл биш. Үнэн дээр аялал хамгийн түрүүнд зөв төлөвлөгөө гаргаснаас эхэлдэг. Та хаашаа явах, хэд хоног аялах, ямар газруудаар орох, нислэг, буудал, хоол унд, тээвэр гэд нийт хэдэн төгрөгийн зардал гаргахаа урьдчилсан мэдснээр аялал эхэлдэг. Бид танд аяллаа төлөвлөгөө болон ойролцоогоор гарах төсвийг тооцож өгөх боломжтой. Ингэснээр та тухайн аялалтад шаардлагатай мөнгийг хэдийн хугацаанд цуглуулах, аяллаа төлөвлөгөөгөө хамтрагчтай танилцуулах, ингэснээр жил болгон хойшлуулдаг таны аяллыг бодиттой болох боломжтой болно гэсэн үг. Хэрвээ тань зөвлөгөө хэрэгтэй бол дээрх дугаар руу холбогдорой. За ингээд бичлэглүүгээ эргээд орцгоё. За дараагийн санд болгож байгаа газар болохоор энэ Friendship Motor Inn гэдэг нэртэй газар байна. За энэ бол 436,570 төгрөгийн үнэтэй нэг хоногийн. За энэ газар бол ер нь харин нэлээд дажгүй газар бол байж болно. За яагаад тэгж яана вэ гэх юм бол энэ маань ингээд яг одоо ингээ хоёр давхруу дээр ингээ байгс яг одоо нөгөө нэг хүмүүсийг авахаар одоо зориулдаг гэж хийгдсэн. Тэгээ яг ингээ өмнөх нь бол одоо хүн амьдрах зориулдаг юм хийгээд дараа нь янзлсан байж магадгүй байхгүй. За энэ бол яг анханасаа буудлын зориултаагаар бол одоо хийгдсэн газар байгаа байгаа гэсэн. За тэгэхээр иймэрхүү газар бол ер нь бол их зүгээрээ. Тэгээд review ч гэсэн 76. За энэ нөгөө өмнөх бидний үзэмжлэлүүдээр амар их байгаасан шүү дээ. Олон reviewтэй авах тусмаа сайн гэдэг. Яагаад энэ дээр бага өнөө гэх юм бол угаасаа эн чинь ингээд олон хүн хүлээж авч чадахгүй. Тодорхой төвшөнд л ингээд хүн хүлээж авдаг. За тэгээд тэр хүмүүсээс хэдэн бас review бичихгүй гэхээр юу нь бол ялцгүй. Жохон багасчаад байдаг. За ингээд эндээс ингээд та review нь уншиж байгаад бол ер нь бол дажгүй юу, дажгүй биш үү гэдгээр бол сонголт юм гэсэн. За тийм байна. За дараагийн газар болохоор энэ The Rosemary's Silver Lake. За энэ газрын хувьд бол нэгт од нь хамаагүй их болоод иж байгаа. Тэгээ үнэн нь бас нэлээд нээжгүй байгаа байсан. За тэгээ review-д бас 102 гэдээ бас чамлдаггүй бас review-тэй бол байгаад байсан. За тэгээ энэ газрын хувьд бол надад бас гайгүй газар байж магадгүй юм шиг ер нь бол санагдсан review-г уншиж байхад бол бас байвал байж гарах газар шиг санагдсан. За тэгтээ ганц юм ингээд энэ ороо зураг хөрөг нь үзээд ирнэг очсон хүмүүсийн талаар ингээд оцсон хүмүүсийн талаараа юу гэж ярьсан байна тэр зураг хөрөг нь үзье гэсэн болов тэр нь бол нэлээд хомс юм билээ. Тэгэхээр би бас яг сонгохоор бол сонгохгүй магадгүй. Гэхдээ ерөнхий юмыг харахад бол бас байж болохоор бодлоо байсан. Нэгт бас нэлээд дэжиг хэмтхэн байсан. За дараагийн нь болохоор энэ America's Best Value in the Hollywood Los Angeles гэдэг нэртэй бол буудлаа байна. За энэний хувьд бол бас нэлээд дажгүй болоод ирсэн. Үнэ нь бол 464,172. Энэ бол сэм нэлээд гайгүй үнэтэй бол орно. За тэгээд дажгүй байгаа шалтгаан нөгөө нэг дахиад хэлэхэд энэ нөгөө дахиад яг хүн одоо буулгах тийм зорилтоор бол баригдсан. За тэгээд дундаа пүүл мүлтэй ер нь бол нэлээд дажгүй байж магадгүй шинжтэй бол надад бол мэдрэмж өгсөн байгаа. За тэгээд review ч гэсэн 100 гарсан reviewтэй. Тэгэхээр ер нь бол дажгүй магадгүй. За ганц гэмэн дахиад нөгөө нэг ороод ингэ зураг хөргийг үзье гэхээр айгүй баг зураг хөрөх тэр нь бол бараг байхгүйтэй адилхан бол байсан. За дараагийн газар нь Le Bon Hotel Hollywood гэдэг нэртэй болсон. За яг энэ 400 мянга дотор явж байгаа буудлуудаас энэ нь бол надад хамгийн гайгүй байж магадгүй буудал шиг бол яг үндэ надад санагдсан. За яагаад тэгэхээр энэ дотор нэг гол зурагтай байсан. За тэгээ зурглыг ороод үзсэн чинь ерөнхийдөө ингэж байж болох үз. Ер нь бол яг буухад бол тохиромжтой. Байрлалын хувьд бол яг бидний нөгөө хэлсэнчлэн энэ маань бол нөгөө хойгуур байралтай тийм газар байгаа тахс. Энэ тийм Гриффиноос таар ийшээ ойрхон. За ийшээ бол Холливуд сайн ч нь бол байгаа гэсэн. За тэгэхээр бид нэр энд байна гэсэн. Хотын төв бол эндээ. За тэгэхээр ер нь байрлалын хувьд бас нэлээд дайггүй. Яг өмнөх үзүүлсэн газар бүгдээрээ байрлал нь энд. За гэхдээ энэ бол яг ингээд сонгоход бол ядаж ингээд review дотроосоо бид нэр ингээд ядаж нэг зураг ингээд харж чадж байгаа байхгүй. Ингээд ер нь нэг иймэрхүү байсан гэд одоо зургнууд нь бол байгаад тагсаж буудлаа. За тэгээд энүүгээр бол за энд бол ингээд жоохон заван байсан гэдэг юм бол бичсэн байна. За гих мэтлэн байдлаар бол ингээд буудлал хайх нэ. За энэ яг одоо 400 одоо 500 мянга дотор буудлуудаас надад тэр нэлээд дайггүй таалагдсанаа гэсэн. За дараачих нь буудал болохоор яг буудал гэж хэлэхэд бол хэцүү. Энэ болохоор ийм одоо хороол шиг ингээд одоо байшингуудыг барьсан газар байгаа байхгүй. Тэгээ яг байшингаар нь түрээсэлдэг. За тэгээд энэ маань болохоор байрлалын хувьд болохоор бас дайггүй нэлийн хойшгоо байршилтай. За тэгэхээр бас юм үзэгдүүд нэлийн биднэрт бол тав тухтай ойрхон байна гэсэн үг. За тэгээд энэ бол яг мэдээж хамаагүй үнэтэй байж таарна. Сая 581,036 төгрөг. За энийг яагаад сонирхуулж байгаа вэ гэх юм бол та бүхэнд энийг сонгосон тохиолдолд угаасаа ямар нэгэн бол эрсдэл ч юм уу асуудал хосоо байхгүй. Энэ газар бол ингээд маш өндөр үнэлгээтэй очсон хүн болгон бол ер нь сэтгэл өндөр
байгаа. За reviewд яг 49 байна гэх юм бол мэдээж энэ чинь байшингаар нь хүрэлцэж байгаа. Тэгэхээр энэ чинь нэг жилдээ хэдхэн хүн авдаг гэсэн үг. За тэгэхээр тэн дундаас review бичээд нь бол ийм хэмжээний хүмүүс л угаасаа байх нь бол тодорхой. За яг энтэй адилхан үнээр бол хотын төвд бол ийм лаглаг буудлал руу бууж болтгоо. За бидний хувьд бол нөгөө буудлал гэдэг чинь бол одоо Япон, Солонгос ч юм уу энэ ойрхон Азийн орноор аялж байсан хүмүүсийн хувьд бол дандаа юм нэг өндөр байрлал байдаг буудлал гэдэг маань болохоор за Америкийн нэгдсэн улс дотор ялангуяа яг энэ Лос Анжелес дотор бол ер нь нэг саяных шиг тийм газруудаар ер нь бол буудаг. За яг буудлуудаар нь буунаа ийм өндөр яг ийм буудлалд нь бууя гэх юм бол тавгас хотын төвд ер нь бол байрлах зүгээр аргагүй. Лос Анжелес хот маань бол яг хотын төв яг энэ хэсгээрээ л ер нь бол өндөр байрлагтай болохоос биш эднээс хойшоо гарчих юм бол тийм өндөр байрлал бол байдаггүй. За тийм учраас яг ийм лүү буух юм бол үнийн хувьд бол ер нь нэг сая 500 орчим байдаг байна. За өнөөдөр бол хямдраад нэг цаг 334,111 төгрөг байгаа юм байна. Өндөр бичлэг хийж байгаагаар бол за тэгээд ревюв хувьд бол энэ бол угаасаа бас өндөр ревювтэй ер нь бол дайггүй цэвэрхэн буудлал байх нь бол гарцаагүй. За тэгэхээр нэг иймэрхүү нэс үг. Тэгэхээр хэрвээ та хангалттай бид нэр бол хангалттай одоо төлөх боломжтой гэж байгаа бол яг ийм дангаар нэг байшин түрээслэх үү эсвэл ийм буудал түрээслэх үү гэдэг дээр бол бодох хэрэгтэй гэсэн үг. Буудлын хувьд бол яг хуу ингээд бүх юм тодорхойч гисэн зайг хатраад тамаагүй жижигхэн за байрлалын хувьд бол төгжирдэг газар бол дандаа байна гэсэн үг. Иймэрхүү шууд байшин түрээсчлээ тэр мөнгөөр гэх юм бол ингээд хойшоогоо одоо Лос Анжелес хотын хойшоогоо айл болох үзүүлэлтэх ойрхон дээр нэг төвжүүлгүй газар гэх юм бол ийм мөнгөөр за үгүй бид нэр ингээд жоохон бажетлын явж байгаа гэх юм бол нэг иймэрхүү бол одоо хостел маягийн газрууд руу бол буусна бол дээр үйдэг бахнэ. За ингээд өнөөдрийн бичлэг маань бол дуусч байна. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баярлалаа. Лайк болон subscribe-ыг дарцгаарай guys. За bye guys.